Сайн уу манайхаа мөглөнөөс цогтой тавтай морил Лунан та нартаа өөрийнхөө үзэх дуртай маш гайхалтай киног ярьж хөр бэлдсэн байна. Энэхүү кино нь Gone with the Wind буюу 1939 онд гарч байсан тухайн үедээ Холливуудыг үнэхээр шуугуулсан одоо ч гэсэн үзэхэд хизээж уйдхааргүй өөрийнхөө хүссэн болгоныг ямар ч үн зэнээр хамаагүй авахыг хүсдэг гайхалтай эмэгтэйн тухай өгүүлэх кино байгаа юм. Тэгээд энэхүү киног би жоохон сэтгэл санаагаар унсан ч юм уу гутарсан үедээ дүү охинтойгоо үзэхлээр үнэхээр гоё мэдрэмж авдаг кино. Тийм болохоор та нар энэ киног үзээд өөрсдийнхөө сэтгэгдлийг үлдээгээрэй. За тэгээд та нар маань лайк болон subscribe дарсан бол кинонд орцгоё. Манай киноны гол дүрийн эмэгтэй бол Кэти Скарлетт О'Хара. Энэхүү эмэгтэй үнэхээр сэргэлэн цаваа. Хоёр талд нь суугаа хоёр залуу. Бид хоёрыг хинэн царайлаг вэ гэсэн та хоёр чинь ихрүүдчтэй. Хаашаач харсан адилхан царайтай. Гэхдээ та хоёр хоёулаа царайлагчтэй гэж хэлж байгааг нь харахад үнэхээр сэргэлэн. Хүний арга авийг маш амархан олдог нэгэн бололтой. Харин тэдний ярианаас тэдний нутгийн нэг залуу өөрийнхөө үеэлтэд хутахгүй суух гэж байгаа тухай сонсон Скарлеттийн царай үнэхээр сонирн болон уурлаад яваад өгнө. Харин энэ хүн бол Скарлеттийн асрагч Мами. Мами түүнийг яг одоо хүрээдэр гэсэн боловч Скарлетт түүний үгэнд оролгүй. Аавыгаа тосгоор явлаа гэд очино. Аав нь нэлээд ирэмгийн морь ундаг. Аавынхаа сонин гачныг сонссон хүн болгол дайны талаар ярьж байна. Манай нутгийн Ашли өөрийнхөө үеэл Меланитэй суухаар болсон гин. Мөн Мелани өөрийнхөө эрэгтэй дүүтэй энд ирчихсэн байгаа гэдгийг сонссон Скарлеттийн уур нь маш их хүрнэ. Аав нь үүнийг нь анзаараад ямар нэгэн асуудал байгаа эсэхийг асуухад Скарлетт үгүй л гин. Харин аав нь түүнийг чи Айриш цустай, Айриш эмэгтэй, энэ таараагаараа бахархах хэрэгтэй. Ээж аав нь мөн та нар энд төрж өсцгөөсөн. Тиймээс та нар энэ таараагаас газар шорооноосоо ирж хүчээ авах ёстой. Үүнээрээ бахархах ёстой гэж охиныгоо тайлгаруулна. Оройн нь гэртээ Скарлеттийн ээж болох Эллен сэрэх ба ноён хатагтай О'Хара бие биентэйгээ үнэхээр сайхан харилцаатай. Скарлетт доороо хоёр эмэгтэй дүүтэй дүүнэр нь ээжигээ хараад бөөн баяр. Харин онцгой царайтай байгаа Скарлеттыг харсан ээж нь түүнд санаа зовно. Харин Скарлетт өөрийгөө зүгээрээ л гин. Энэ шар таашинстай охин бол Скарлетттэй байнга хэрэлдэж тэмцэлдэж байдаг. Түүний яг доодох дүү болох Сүүл нь. Харин нөгөө дүүг нь Karen гэдэг. Маргааш нь нэлээд томоохон үжлэг болох ба үүндээ Скарлетт явах гэж байгаадаа тун баяртай байна. Яагаад вэ гэвэл түүний дурлсан залуу Ашли удахгүй хүнтэй суух гэж байгаа. Гэхдээ хараахан тэр эмэгтэйтэй суугаагүй байгаа учраас Скарлеттэд одоо ч гэсэн боломж байгаа гэж бодно. Харин энэ бодлыг нь Мами маш сайн мэдэж байгаа. Түүний яг одоо хийх гэж байгаа зүйлээ зогсоо гэхэд Скарлетт түүний хэлж байгаа үгийг ч тоохгүй гараад явна. Үжлэг болох газар хүн болгон ирчихсэн үнэхээр хөлгөлгөөнтэй. Тэр дунд Скарлетт үнэхээр үзэгсэлэнтэй хүн болгон түүнтэй мэдлэн. Гэхдээ Скарлеттийн нүдэнд ганцхан Ашли л харагдана. Учир нь энэ хоёр багаасаа энэ нутагт төрж өсөж хамтдаа тоглож өссөн. Скарлетт Ашлитэй ярих зүйл байна гэхэд Ашли түүнд би чамтай нэг хүн танилцуулах гэсэн юм а. Энэ хүн бол миний үеэл Мелани. Бид удахгүй хурмаа хийх гэж байгааг нь. Мелани бол үнэхээр сайхан сэтгэлтэй, үнэхээр зөөлөн нэгэн байх бод Скарлетт яг эсэргээрээ. Тэр мэдээг мэдсэн хэрнээ мдээгүй юм шиг царайлаад Мелани чиний төрсөн дүү чинь хамт ирсэн гээзтэй. Тэр аттай залууч нэг харах юмсан гэсэн Меланигийн төрсөн дүүнэр нь харин Скарлетт түүнтэй нилээн сэтэн хайж амжих ба заавал оройн хоолыг хамт идэн шүү гэд явна. Скарлетт явж байгаа сүүлэнгийн харьцдаг залуу Фрэнк Кеннедитэй таарна. Түүнтэй ч мөн нилээн найрсгаар мэдлээд амжих ба Фрэнк Кеннеди нилээн ижих үед нь сүүлэн найз залуугаа харамлаад аваад явна. Энийг нь Скарлетт тоосон чүмгүй найзтайгаа явж байгаад тэр доор байгаа Харгас Жомтой над руу инээгээд байгаа залуу хэм бэ гэсэн найз нь Скарлетт чи таньдаггүй юм уу? Ред Батлер штэ үнэхээр мундаг царайлаг мөн мөнгөтэй гэж сонссон юм байна. Манай нутагт ирээд удаагүй гэсэн гээд л тайлбарлана. Өдрийн хоолны цагаар эрэхтэй хүүстэй хүн болгон л Скарлеттийг тойроод суужсан. Тэр дунд Меланигийн дүү Чарльз хүртэл байна. Харамсалтай нь тэр дунд Скарлеттийн ганц дурлсан залуу болох Ашли өөр эмэгтэйтэй хөтөлцөөд алхаж байна. Октийн өдрийн унтлагын цагаар Скарлетт ганцаархнаа унтаагүй. Таашинзаа өмсөд гараад ирчихсэн. Доошоо бууж байх үед өрөөнд дотор ирчүүд бүгдээрээ дайны талаар ярилцаж байдаг. Бид нар Янкуудыг бууз зохино. Янкууд бол юу юм бэ гэж том дуурцгаана. Энэ үед Ред Батлер дайн бол тоглоом биш. Та нар хүүхдийн тоглоом шиг л амархан зүйл ярих юм. Хизээч тийм байдаггүй гэх үед Меланигийн дүү Чарльз та өөрийгөө л хичээх хэрэгтэй. Бид нар дайнд заавал ялах болно. Таны хэрэггүй сургаал биднэрт хэрэггүй гэхүйд Ред Батлер заа уучлаарай. Би та нартай ойлголцохгүй бололтой гэд тэндээс гарна.
Үүнийг харсан Ашли би түүнийг аргадаад аваад ирье ноёдоо. Та нар хүлээж байгаарэ гэд түүний араас гарна. Харин Скарлетт Ашлиг гарч явж байгааг харснаа Ашли хүрээтэр би чамтай ярих зүйл байна гэд нэг өрөө норсноо өөрийгөө чи намайг хардуулахын тулд Меланитай сууж байгаа биз дээ. Чи надад үнэхээр хайртай биз дээ. Ашли чи намайг үнсэж гэхэд Ашли, Скарлетт чи намайг буруугаар ойлгосон байна. Би үнэхээр Меланид хайртай. Тиймээс л түүнтэй суугаж байгаа гэдгийг сонссон Скарлетт худлаа ярьж байна. Чи зүгээр л намайг хардуулахын тулд түүнтэй суугаж байгаа. Худалч амтан гэд түүнийг хөөгөөд явуулна. Ганцаараа үлдсэн Скарлетт уурандаа багтарч өгөх гээд тэнд байсан нэг ваарыг аваад шидсэн. Буудангийн араас Ред Батлер гарч ирснэ. Таныг эмэгтэй хүн гэж хэлэх үү? Ичхөр сонжиргүйгээр эрэгтэй хүнд хайраа илчлээд дараа нь хаягдах гэжтэй гэрхийг сонссон Скарлетт бүр уурандаа багтарч өгөх гээд хүний яриаг хулгайгаар сонсчоод таныг ямар джентльмен гэдгийг таньшин хүнийг би харж байгаагүй юм байна гэж гараад явна. Дурлсан залууга өрийн болгож чадахгүй дэ шаарлахад бодол болчихсон явж байх үед нь хүн болгон дайн эхэллээ гэж шуугацгаана. Энэ үед Меланигийн дүү Чарльз ирснэ. Хатагтай Скарлетт би таныг анхаараад л дурлсан. Та надтай гэрлэж би дайнд явуулна. Та намайг хүлээх үү гэх үед нь гадаа байсан Ашли Мелани хоёрыг би бинийгаа халуун дулаанаар өнсөж байгааг харсан Скарлеттийн хор шарн хөдөлснөө яасан. Шууд л Чарльзын гэрлэх саналыг хүлээн зөвшөөрчдөг. Үүнд нь Чарльз маш их баярлах бол Скарлетт нүдэндээ нулимстай өөрийнхөө хайртай залууг харж зогсоно. Скарлетт Чарльз хоёрын хурим болох ба түүн дээр нь Мелани, Ашли хоёр ирж баяр хүргэн. Харин Ашли түүнийг үнсээд аз жаргал хүсгэд Скарлетт нулимсааж барьж чадахгүй нэлээн уйлна. Хэсэг хугацааны дараа дайн эхэлчихсэн. Ашли, Чарльз бүгдээрээ дайнд явчихсан. Харин Скарлетт гашуудлын хувцс өмсчихсэн байгааг харахад түүний нөхөр Чарльз дайн амь мэрсчихсэн байдаг. Харин Скарлетт юун хойноос нь гашуудах би энэ муухай хар хувцсыг чинь өмсмөөргүй байна. Өөрийнхөө гой даашинзнуудыг өмсмөр байна гэд уйлж байх үед нь ээж нь орж ирээд хөөхий миний хөөрхилтэй охин нөхрийнхөө хойноос ингэж их гашуудаж байдаг. Ивэдэ миний муу охин ингээд удаан байвал өвчин тусан шүү. Өнөөдөр болох цэнгүүнд яваад жоохон сэтгэл санаагаа өрг гэхэд үүнийг сонсон Скарлетт маш их баярлна. Харин маами чи тэнд очиж болохгүй. Хүмүүс чамайг муу хэлнэ. Чи чин гашуудаж байгаа хүүхэн штэ гэхэд Скарлетт маами чи дуугүй бай гээл түүний амийг дуугүй болгочихно. Үйлчлэгэн дээр хүн болгон л наргиж цэнгэж бүжгэлж байна. Скарлеттыг ирсэнд зарим хүмүүс нэлээд дургу. Бүр гашуудлын хувцастай ирчихсэн байдаг. Бурхан минь ээ яана гээл харин Скарлетт бүжгэлж байгаа хүмүүсүүдийг харж зогсонхоо доод талд нь хөлн бүжгэлчихсэн л зогсно. Үйлчлэгний дундуур нэгэн ир энэхүү үйлчлэгт ноён Ахмад Ред Батлер ирсэн тухай дуулгана. Үүнийг харсан хүмүүс түүнд алгад ашихад харин Скарлетт ганцаархнаа бантан сандарна. Ред Батлер хатагтай Мелани дээр очин дүүгийн нас барсанд нь харамсаж байна. Гэхдээ эр нөхөрчин 9 минут ирэх баха гэж өрөөнд Скарлеттаас ноён Редийг санаж байгаа эсэхийг асуухад тэр нэлээд мэдэн бодлоо. Тэднийг инхүү ярьж байх үед дайны ханиг гуйсан хүн гэрн үүнийг харсан хатагтай Мелани би өөрийнхөө хормын бүгжийг дайнд ханиулъя гин. Үүнийг харсан Ред Батлер та үнэхээр сайхан сэтгэлтэй юм гин. Скарлетт юугаараа дутах вэ? Би ч гэсэн хормынхаа бүгжийг өгье гин. Цэнгүүн дундуур нэгэн эр эмэгтэйчүүдтэй үн хаялсан. Эмэгтэйчүүдийнхаа бүжгэнд ураарай. Энэ мөнгө дайнд ханиулагдах болно гин. Харин тэнд байсан эрчүүд $10, $5 тэр хатагтайд энэ хатагтайд гэх үед Ред Батлер гарч ирснэ. Би $100-ыг хатагтай Скарлеттад өгмөр байна гин. Харин нөгөө эр тэр зөвшөөрөх болов уу гэхэд Скарлетт би зөвшөөрнө гэд ганцаархнаа тэндээс орилж гарч ирнэ. Харин хүн болгон үүнийг хараад үнэхээр гайхна. Нөгөө хил амаа билүүдэж байсан авгай нарын нэг нь бүр ухаан алдаад унчна. Скарлетт нас барсан нөхрийнхөө хойноос гашуудах нь байдгүй. Цэнгүүнд ирчихсэн Ред Батлер дээр тань үнэхээр их баярлаа. Би үнэхээр бүжгэлмээр байсан гэдэл ноён Ред Батлертай шүнжэнгөө бүжгэлнэ. Маргаашнаас нь ноён Ред Батлер бэлэгсэлт барьж Скарлеттийн гэрээр эргэлдэн харин Скарлетт үүнийг нь хараад тун их баярлна. Ред Батлер өөрийгөө Скарлеттад талтай гэдгээ эвтэйхэн ойлгуулах гэж оролцсон боловч омголон зантай Скарлетт юун тэрийг нь сонсох өөдөөс нь өөрийнхөө дурласан залуу болох Ашлиг л яриад байна. Ноён Батлер яаж зүгээр байх вэ? Чи наад Ашлигаа толгооноосоо авч хайсан цагт л хоёулаа дахиж уулзах болно гэд нэлээ маргалдаад ноён Батлер явна. Дайн эд үргэлжлэх ба дайнд нас барсан хүмүүсүүдийн нэрсийн нэг нэгээр нь бичсэн цааснуудыг хүмүүс авч уншина. Тэр дунд өөрсдийнх нь хайртай хүмүүс байх вэ гэхээс дэндүү их айн. Үүнийг харсан Мелани, Скарлетт хоёр ашгүйдээ Ашли энэ дунд алга. Ёо ямар сайхан мэдээвэ гэж сууна. Хэсэг хугацааны дараа Крисмсийн баяр болно. Ашли гавьяа байгуулан цэргээс чөлөө аван гэртээ ирнэ. Үүнд нь Мелани маш их баярлах ба тэр хоёрыг харж зогссон Скарлетт муухай царайлан хий дэмэл Крисмсийн мэнд Ашли л гэж хэлнэ.
Эхнэртэй хүнийг одоо яалтайж билээ. Тэгээд бүгдээрээ хамтдаа юуж болоогүй юм шиг Крисмсийнхаа сайхан оройн зоогийг идчихэд маргааш өглөө нь Ашли өөрийнхөө албан өргөлөө явах болно. Харин Скарлетт зам дээр нь гарч ирэн Ашли би чамд өөрийн гараар бүс ойсон. Чи үүнийг авдаа. Би чамд үнэхээр их хайртай. Чи яагаад намайг боддоггүй юм бэ? Чи намайг ч гэсэн санснуу гэхэд Ашли юун түүний хайрыг хүлээж авах. Скарлетт би чамаас ганцхан зүйлгүй. Чи намайг байхгүйд Меланиг харж хандаж байгаарай. Би чамаас амлалт авмаар байна гэхэд Скарлетт яах чаргагүй Ашлид хайртай юм болохоор тийм ээ би чиний Меланийг чинь харж хандаж байя гэд үлдэнэ. Дан эд дундаа үргэлжиж өмд урдынхан хоорондоо тулалдан маш олон хүмүүс бэртэж гэмтэн тэр дайнаар өргөдөн. Харин Мелани сайхан сэтгэлтэй юм болохоор энэ хүмүүсүүдийг асархаар совилогч болно. Харин Скарлетт түүнийг хамгаална гэсэн амлалтандаа хүрэхийн тулд түүнтэй хамт совилогч хийсэн боловч тэр их аимшигтай цус нөөж орилон чарлааныг сонсож дэсгүй. Боллоо. Би энд чинь ажиллаж чадахгүй. Би гэрлүүгээ явлаа гэд шууд л хаяад гарна. Гарсан гадаа бүр хүл толгой нь мэдэгдэхгүй. Хүмүүс янкууд ирж байна. Яг одоо гэр орно бүх зүйлээ хаяад явцгааг нь ингээд явж байх үедээ гэрт нь үйлчилж байсан нэгэн Том гих хар залуутай тааран өөрийнхөө ээжийн биег том уу байгаа гэдгийг сонсон маш хурдан нутаг буцах гэсэн боловч таныг эмчин таарад чи яг одоо Меланид хэрэгтэй байна Скарлетт ухаантай байж үз яг одоо дайн болж байна Мелани бие давхар тиймээс чи төөд туслах хэрэгтэй гин Скарлетт яах чаргагүй Ашлид өгсөн амлалтаа бодон Меланигийн хажууд үлдэнэ. Харин зөрж байсан цэргээс Янкууд юу юугүй орж ирэх гэж байгаа гэдгийг сонсон нөх хэрэгтэй гэсэн боловч Меланигийн төрөх өвдөлт нь айл хизэнэ эхэлж гисэн. Харин Скарлетт яаж төрүүлэхээ мэдэхгүй дуслах эмэгтэйгээ бушуухан эмч олоод ир гэсэн боловч нөгөөх нь эмч олж ирч чадсангүй гэд буцаад ирнэ. Скарлетт яах чаргагүй өөрөө явж эмчийг авчрахыг оролдсон боловч эмч Скарлетт энд хүмүүс минут секундээр үхэж байна. Тиймээс чи Меланиг өөрөө төрүүлээ гэд түүнийг явуулна. Яхаа мэдгүй Скарлетт гэртээ буцаж ирээд өөрийнхөө үйлчлэгчийг чи нэрээ хүн төрүүлж чаддаг гэдэгтэй бушуухан Меланиг төрүүлээд гэсэн нөгөөх нь хатагтай Скарлетт би худлаа ярьсан юм айснаасаа болоод гэж хэлээд Скарлеттад нэг сайн зохиулаад авна. Бүх юм толгоон дээр нь бууж байгаа учраас Скарлетт за халуун уус хайж даваа бэлдээдэх би өөрөө түүнийг төрүүлэх болно гэд Меланиг амжилттайгаар их барина. Харин үйлчлэгч эмэгтэйгээ Ред Батлер дээр очиод морь тэрэг аваад хүрээд ирээг нь үйлчлэгч нь Ред Батлер дээр очиод хатагтай Меланиг бие төрүүлсэн Скарлетт хатагтай юу ч хийж чадаагүй айгаад гээл буурч өгнө. Харин түүнийг нь сонсон Ред Батлер нэлээд хөхөрж байснаа хатагтай Скарлетт дээр явж очино. Скарлетт Ред Батлер би үнэхээр их айж байна. Би гэртээ очимоор байна. Ээж аав дээрээ очимоор байна гин. Харин Ред Батлер түүнийг битгий чи бол зоригтой эмэгтэй гэд тэр хэдийг бүгднгийн зүг тэргэн дээрээ суулгаад арай ч үнийг эмгэж Янкуудыг ирж байх үед тэрхүү хотоос гаргаж амжина. Нилээн явж байгаад энэ тэндгүй сүрсэн байшин тосгодыг харан хаасайгүй өвчгсөн хүний цогцыг харсан Ред Батлер би яг одоо их орныхоо төлөө зүтгэх хэрэгтэй бололтой. Хатагтай Скарлетт та бол гайхалтай эмэгтэй гэд үнсэж аваад явна. Скарлетт ч зүгээр байсангүй чи бол арчаагүй эрэхтэй. Чамайг ямар эр хүн гэдгийм бэ гэдэл нилээн харааж аваад нөгөө хэдийгээ морин тэргэндээ суулган өдөр шөнөгүй явсны эцэст гэрээ нэг юм олж очино. Аав дээрээ очиод ааваа би таныгаа маш их саналаа. Ээж маань хаана байна гэсэн маама. Ээж чинь 2 хоногийн өмнө өөд болчихсон гин. Харин үүнийг сонссон Скарлетт гүн шоконд ороод ээж дээрээ орон нилээн уйлж аваад гарч ирнэ. Гэрийнхаа үйлчлэгч нарт хоолунд идэж уух юм бэлдээд гэсэн нөгөө хэд нь Янкууд биднийг бүгднгийн маань цөлөмжгсөн байгаа бүхний маань аваад явчихсан гин. Энэ бүхнийг сонссон Скарлетт яаж энэ байдлаас гарахаа мэдэхгүй. Ааваасаа очиод асуухад аав нь би мэдэхгүй байна. Чи ээжээсээ очиод асуув гэд. Харин Скарлетт аавыгаа айл хизээний ээжээсээ хойш сэтгэл готролд ороод мэдрэл нь муудчихсан байгаа гэдгийг ойлгоно. Бүх юм нэнхүү аимшигт дайнаас болоод үнс нь уран болчихсон. Идэж уух юм ч олдохгүй. Үнэхээр хэцүү байдалд орсон гэдгээ мэдсэн Скарлетт тариан талбайн дээгүүрээ явж байгаад нэг луун олоод түүнийгээ амруугаа жихэж эзнээ шууд л уйлж босч ирэн бурхан тангараг өргөн. Кэти Скарлетт охороо би дахиж хизээч үлсэхгүй. Үлдсэн амьдралынхаа турш дахиж хизээч үлсэхгүй гэж бурхан танд тангаргалж байна гэн. Дайны хүнд хэцүү цаг урсан өнгөрсөөр харин Скарлетт өөрийн 2 дүүгийн хамт таараадаа ногоо тарж эхлэн харин дүүнэр нь байлаар таарагч нь үзэн ядаж байна. Скарлеттийг ч үзэн ядаж байна. Биний гарыг хараачтай гэд сүүснийг хэлэхэд Скарлетт шууд дүүгээ алгадаж авснаа. Таараг битгий хараагаад биднийг өдөө зэрэгтэй авч явж байгаа газар шуул гин. Скарлетт гэртээ орж ирсэн Мелани түүнд туслыг нь харин Скарлетт чи төрөөд удаагүй байгаа. Яг одоо дээшээ гараад амар гэд түүнд загнуулна.
Энэ үед нь нэг Янки цэрэг тэдний гэрээг ухгаад орж ирнэ. Харин Скарлетт газ дээшээ гараад аавынхаа бууг авна. Харин нөгөө Янки цэрэг Скарлетт руу санаархаж байгаад жинхэнэ нүүрэн дундуураа буудуулна. Үүнийг нь харсан Мелани чи ч үнэхээр мундаг юм аа Скарлетт гэн. Харин бусд нь санаа зовоод ирэхэд Мелани битгий санаа зовоо Скарлетт аавынхаа бууг арчиж байгаад санамсаргүй сум алдчихлаа л гэн. Скарлетт Мелани хоёр нөгөө зэргийн дөрөвчийг угсан ашгүй нилээн хідэн зоос харин тэр хоёр өөрсдөө тэр зэргийн зохицыг зохицуулчихдаг. Хэсэг хугацааны дараа аав нь дайн дуусчихлаа гэсэн сайхан мэдээг дуулгана. Үүнийг сонсон Мелани Ашли гэртээ ирэх нэ гэхэд Скарлетт тийм ээ Ашли гэртээ ирэх нь гэд бөөн баяр. Дайн дуусч амар амгалан цаг ирнэ. Дайнаас буцаж ирж байгаа ядарсан өссөн цэргүүдэд манаа хэд байгаа бүх нэрээ туслана. Хоол унд өгнө. Хувц хунрыг нь угааж цэвэрлэнэ. Харин энэ цэргүүд донд Фрэнк Кеннеди явж явах ба Скарлеттаас өөрийнх нь дүү болох сүүлэнг гуйна. Харин Скарлетт түүнийг өөрийгөө эхлээд авч явдаг болчих. Харин дараа нь сүүлэнг гуугаарай гэж хэлнэ. Скарлетт энэ тухайга Меланид хэлээ зогсож байх үед дахиад нэг ядарсан цэрэг ирнэ. Үүнийг харсан Мелани шууд л түүний өөдөөс гүйх ба энэхүү цэрэг нь гэртээ буцаж ирж байгаа Ашли байдаг. Скарлетт баярлан түүний өөдөөс гүйх гэсэн боловч түүний асрагч Мами тэр бол өөр хүний нөхөрөө гэж түүнийг зогсооно. Дайны дараах хүнд хэцүүхэн өдрүүдийг Скарлетт арай л гэж давж барж байх үед түүний туслах хэрэн хотын захиргаанаас хүн ирсэн газрын татваруудыг нэмж байхаа гин манай газраас $300 авна гинэ хатагтай Скарлетт хэдүүлээ энийг яаж зохицуулах вэ гин Скарлетт энэ тухайгаа Ашлитэй ярилцгаар очино. Харин Ашли сонсоод яаж ч тусалж чадахгүй гэдгээ хэлнэ. Скарлетт харин хоёулаа энэ бүхнийг бүгднийг орхиод хоёулахнаа хамт нэг тийшээ зугтаацгаая гин. Харин Ашли нөгөө л нэг хэлдэг юм а. Би Меланид хайртай Скарлетт чи бол хүчтэй эмэгтэй. Надтай надгүйгээр байж чаднаа гин. Харин үүнийг сонсон Скарлетт урамгүйхан явж байхад түүний газрыг сонирхсон хүмүүс ирнэ. Харин Скарлетт муусай Янкууд манай газраас яг одоо яв. Муусай Янкуудад юу ч өгч чадахгүй ойлгов уу? Чамд хүртэх зүйл зүгээр л энэ гээл өөрийнхөө барьж байсан шороог шиднэ. Харин нөгөө Янкер Скарлеттыг доромжлно. Үүнийг сонсон аав нь тэсэлгүй. Нөгөө Янкуудыг хашраахаар араас нь морио унаад явна. Харамсалтай наав нь хашаад авах гэж байгаад мориноосоо унаад хүзүүгээ хуглаад нас барчдаг. Үүнийг харсан охтууд нь гүн шоконд орно. Аавыгаа ээжийнхээ хажууд оршуулад өөрийнхөө газрыг авч үлдэх хэрэгтэй. Эцэгийнхээ алдсан ч гэсэн энэ газартаагаа байвал бид юуны ч ард гарч чаднаа. Тиймээс Мами чи яг одоо энэ хөшгөөр надад гайхалтай даашин цэгээд би очиж Ред Батлертай уулзах болноо гин. Ноён Ред Батлер Янкичуудад боловсон хоригдож байдаг. Харин Скарлетт түүн дээр очин хайртай ах минь гэж дүр эсгснээ. Бид нар үнэхээр сайхан амьдарч байгаа. Дутагдж гачигдаад байх зүйл байхгүй. Манай таараа үнэхээр үзэсгэлэнтэй гэд ярьж байх үед Ред Батлер түүнийг хараад маш их баярлан гарын үнсэх гэсэн Скарлеттийн гар нь бүр ивэрчгсэн. Ред Батлер шууд санааг нь ойлгон чи үнэхээр хэцүүхэн амьдарч байж надаас мөнгө уух гэж ирсэн юм уу? Намайг ирэх гэж ирсэн биш юм бэ штэ гэд шууд л уурлана. Скарлетт одоогийн нөхцөл байдлаа тайлбарлан өөрт нь мөнгө хэрэгтэй байгаа тухайгаа хэлэхэд ноён Ред Батлер уучлаарай би тэр мөнгийг чинь гаргаж өгч чадахгүй. Хэрвээ би мөнгө өгчихөл юм бол энэ янкууд миний хөрөнгийг хураагаад авчихна гэхэд Скарлетт шууд л уурлан арчаагүй эр хүнээ шинжгүй гээд л яваад өгнө. Скарлетт уурлаад яаж татварынхаа мөнгийг олох вэ гэд гудамжаар явж байх үед Фрэнк Кеннедитэй таарна. Фрэнк Кеннеди дайнаас хойш өөрийнхөө дэлгүүрийг нээчихсэн модны үйлдвэрлэл хийж байгаа тухайгаа Скарлеттэд танилцуулна. Харин Скарлетт хэр хэмжээний мөнгө төсөв олдгийг сонсоод нэлээд баяртай тэндээс гарах ба Фрэнк Кеннеди түүний дүү болох сүүлэнг бодож явдгаа хэлнэ. Үүнийг сонсон Скарлетт Яна Фрэнк Кеннеди манай дүү сүүлэн таныг хүлээсээр байгаад бүр залхчихсан гэж надаа ярьж байсан. Уучлаарай миний гар дараад байна. Би таныг Герман руу гараа хийчихүү гэд нөгөө залуугийн чинь толгойг хөнхөөн эргүүлчихнэ. Скарлетт оохороо Кеннеди болсноо гэрээхэндээ хэлэхэд нь түүний дүү болох сүүлэн яаж чадаж байна Скарлетт би чамайг үзэн ядаж байна. Миний хайртай залууг булаалаа гэд богоо юм болно. Харин нөгөө хэд нь Скарлетт өөрийнхөө төлөө ингээгүй гэр бүлээ аврахын тулд л инглээ гин. Ашли уучлаарай Скарлетт би чиний нөхцөл байдлыг мэдсээр байж тусалж чадсангүй. Харин өөрийн ихнэр хүүхдээ аваад явъя да. Чам дараа болох хэрэггүй байх гэсэн Скарлетт шууд л уйлж эхэлнэ. Харин Мелани юу болсныг нь асуусан Скарлетт худлаа уйлснаа. Ашли надад туслахгүй гинэ гэсэн Мелани Ашли чи яаж чадаж байна? Чамайг дайнд байхад Скарлетт хүү бит хоёрыг яаж асарч хамгаалж ирснийг мартчихаа юу? Скарлеттэд тусал гэд яах чаргагүй Ашли Скарлеттэд туслахаар болно. Скарлетт Кеннедигийн модны үйлдвэрийг өөрөө захирч бүх мөнгө төсвийг хариуцдаг. Харин Кеннедиг зүгээр л гэртээ очиж амар гин.
Кеннеди хөөрхий ямар хүнтэй сууснаач мэдэхгүй загнуулаад л гарна. Скарлетт Ашлид хандан чи зүгээр л миний хажууд байж байл гин. Ингээд тэдний модны үйлдвэр улам л томорж өргөжнө. Хүний өөрийн гэлтгүй хүн болгонд л модоо зарна. Хүн болгон л Скарлеттыг ярина. Янкичүүдэд хүртэл модоо зардаг гэсэн бүр өөрөө эмгтэй юм байж сүх тэргээ жолоодож явдаг юм гинлээ гээл ярьцгаана. Ноён Ред Батлер Скарлетттай уулзаад одоо ч миний мөнгө танд хэрэггүй болж дээ гэсэн Скарлетт. Ноён Ред Батлер та бид хоёр өөрсдийнхөө замаар явсан дээр бах. Тань шиг хуншгүй ир надтай ойр байгаад хэрэггүй гин. Морин тэргээ хүлэглөөд Скарлеттыг явж байх үед хэсэг дээрэмчэд түн рүү халдана. Харин ойр хавьд нь түүний гэрт өмнө нь үйлчилж байсан Том гэх том залуу түүнийг хамгаалаад Скарлеттыг гэрт нь аюулгүй хүргэж өгнө. Түүний нөхөр Кеннеди юу болсныг нь сонсно. Скарлетт урандаа ихнэр чинь бусдад доромжлогдлоо. Гэтэл чи нөхөр нь байж юу ч хийж чадсангүй гэд баахан Кеннедиг загнана. Орой болж хүүхнүүд ширээ тойрч суугаад юм ойчсон. Скарлеттыг юм ярих гэсэн түүний дүү Кэрн энэ бүхэн Скарлетт чамаас болсон гэд түүнийг үг хэлүүлдэггүй. Энэ үед нь хонх дууран гаднаас Ред Батлер орж ирэн хатагтай Мелани нөхөр чинь хаашаа явсан яг одоо хэл тэр аюулд орсон би түүнийг аврах хэрэгтэй гэхэд Мелани Ашли Кеннеди хоёр Скарлеттийн өшөөг авахар нөгөө дээрэмчид рүү явсан тухай хэлнэ. Үүнийг сонссон Скарлетт юу болоод байгааг одоо л нэг ойлгоно. Тэднийг ширээнийхээ ард дөгшин суухад дахиад л хонх дуурна. Гаднаас цагдаа нар орж ирэн тэдний нөхрүүдийг хайцсан тухай асууна. Тэд нар бүгдээрээ мэдхгүй дэлгүүр дотроо байгаа байлгүй хаана байгааг нь мэдхгүй байна гэж хэлнэ. Ингээд тэд нилээн төгшөцгэн нөхцөл байдал эвгүй байгаа гэдгийг ойлгоцгоосон хүн болгон дор дороо амьсгаа даран хөлсөө гарган цувуулан сууцгаана. Энэ үед нь гаднаас ирчүүд дуулан орж ирцгэн харин Мелани Скарлеттыг чимээгүй байж бай. Өөрөө энэ асуудлыг шийдэх болно гин. Гаднаас ирчүүд нэлийн халанцуу орж ирэх ба Ред Батлер цагдаагийн ахмадыг яг одоо та гэрлүүгөө явсан дээр бах. Нөхцөл байдал жоохон онцгүй байна. Хажууд ихнэрүүд байрштай гэсэн ахмад яг хаашаа явснаа хэлгэн. Ред Батлер яах ч аргагүй. Өөрсдийнхөө эмсийн хүрээлэн орж ууж идэж наргиж зингэн хэсэг хүзэр тоглосон тухайгаа хэлнэ. Харин үүнд нь цагдаагийн ахмад итгэн гарах төдийд Ред Батлер Ашлиг буудалцаан дундуур бэртчихсэн. Тиймээс түүнийг яаралтай эмчлэх хэрэгтэй гин. Үүнийг харсан Скарлетт Ашли чи минь яачих вэ гэд сүуд болж байх үед Ред Батлер хатагтай Скарлетт та хүний нөхөрт анхаарал хандуулахын оронд өөрийнхөө нөхрийг яасныг сонирхгүй байна уу гэд түүний нөхрийг буудуулаад дээшээ хараад хэвтэж байгаа тухай дуулгана. Скарлетт ингээд хүссэн хүсээгүй хоёр дахь удаага нөхрөө алдан бэлэвсэн эмэгтэй болж хоцорно. Нөхрийгөө хойноос нэлээд гашуутгаж оролдон уухгаж ч оролдоно. Харин энэ үед нь ноён Ред Батлер түүний гэрт ирнэ. Скарлеттыг дуудаад өгөөч гэсэн маами нэлээд дуртай дургу түүнийг дуудана. Скарлетт ноён Батлертай уулзаад өөрт нь маш их хэцүү байгаа. Хайртай нөхрийгөө бараг алдаад хойноос нь маш их гашуудаж байгаа ухааны юм ярьсан. Ноён Батлер түүнийг нь харж байснаа. За Скарлетт чи болдоо чамд наадах чинь зовхгүй байна. Зүгээр чи надтай гэрлэдэх. Хоёулаа хамтдаа амьдрий. Би чамайг маш сайхан амьдруулна. Би чамд анхнаасаа хайртай байсан. Чи миний л эмэгтэй болох ёстой гэд түүнийг шунан үнснэ. Хэдхэн хормын өмнө Скарлетт нөхрөө алдчихсан хөөрхийлтэй гашуудаж яваа эмэгтэй байсан бол энэхүү гэрлэх саналд шууд л зөвшөөрнө. Тэд хурмаа хийж хөлөг онгоцоор аялан Скарлетт өөрсдийгөө ямар баян юм бэ гэдгийг гайхна. Хамтдаа Нью Орландод очиж хамаг тансаг гэсэн ресторануудаар орж Скарлеттийн дуртай гэсэн бүхий л хувцас болон үнэтэй зүйлсийг авч өгнө. Скарлетт нэгэн шөнө хард арга ба Ред түүнийг тайвшруулна. Харин Скарлетт хайрт минь би хайгаад байна. Гэрлүүгөө ямаар байна. Би таараагаа санаад байна гин. Тэд хамтдаа таараа дээрээ очих ба Ред Батлер түүнд өсөж торинсон таарагийн засаж янзлахаас гадна эндээ хүн болгон атаархаар гайхалтай орд хар шаван хамтдаа амьдарцгаая гин. Үүнийг нь сонсон түүний дүү сүүлэн Скарлетт яахлаараа 3 удаа гэрэлдэг юм. Би ганц ч удаа гэрлэж амжаагүй байхад бүр гайхалтай орд харшид амьдраад ахтай яах вэ гэд түүнд атаархаад хуйлна. Хэсэг хугацааны дараа ноён Батлер болон хатагтай Скарлеттийн дундаас бяцхан охин мэдлэн. Охин мэдлэж байгаа өдөр ноён Батлер сууж буух газрааж мэдгүй нилээн сандарна. Маами энэ юу шажигнаад байна гэсэн. Маами таны авч өгсөн улаан банзлаа л гин. Маами ноён Батлерт сайн ханддаг болчихсон бололтой. Эднийг ярьж байх үед Мелани охин мэндэлчглээ гин. Харин охиноо харсан Батлер бүр туун баяртай. Тэдний гэр орон зүгээр л орд харш. Хатагтай Скарлетт бол хатан хаанаа. Охиноо хараад л ямар үзэгсэлэнтэй цэнхэр нүдтэй юм бэ гэд Blue Bonnie Battle гэдэг нэр өгнө. Скарлетт төрснийхөө дараа ёо галбар малбараа алдчихлаа гэж олон юм яриад тэгснээ нөгөө хайрт Ашлигийнхаа зургийг хараад сууж ин. Энэ үед нь түүний нөхөр гаднаас орж ирэх ба
Скарлетт дахиж хүүхэд гаргахыг хүсгүй байна гин. Ред Батлер түүнийг аргадах гээд очих гэсэн нөгөө Ашлигийнхэн зургийг нь олоод харчин. Харин Ред Батлер за чиний хүслээр дахиж хүүхэд гаргах хэрэггүй гэсэн Скарлетт тийм ээ би хүүхэд гаргамааргүй байна. Тэр тусмаа чиний хүүхдийг гээд Ред Батлерыг улам л уурлуулчихдаг. Ред ихнэртэй хайртай хідээж ихнэр нь өөр хүнд хайртай гэдгийг мэдсээр байж түүнийг авч суусан болохоор юу ч хэлж чаддаггүй. Ноён хатагтай баадлар нар бусдын нүдэнд гайхалтай гэр бүл үлгэр жишээ хосоод тэгсэн хэдий ч дотроо маргаантай хоёр биенийхээ дээр доор гарч gaadл үзэлцэн. Ингээд цаг хугацаа явсаар хөөхөн Блүү Бонны нэлээд том болчихсон. Эргэн тойрных нь хөрш таньдаг хүмүүсүүд нь ноён Ред Батлерыг ямар мундаг аав бэ гэж шагширна. Тэгснээ хоёр эмгэн ярьж байснаа би нэрээ Боннид үжлэг зохиох гэж байгаа гэсэн нөгөө эмгэн нь үгүй наад чинь миний санаа. Үгүй миний санаа гэж хоорондоо хэрэлдэх жишээний үнэн пялдаг. Ноён Ред Батлерын хувьд бол үнэхэрийн сайн эцэг, сайн аав, охиндоо ухаангүй хайртай. Түүндээ бүр бяцхан одоо морь хүртэл аваад өгчихсөн. Охин нь аавдаа маш хайртай. Харин Скарлетт нөгөө Ашлигаа л гээд байна. Ашли Скарлеттийн модны үйлдвэрийг үргэлжлүүлж ажиллаж байгаа. Тэгснээ хуучин өдрүүдэд дурсан ярьж байснаа Скарлеттад хамгийн сайн сайхныг хүсдэг тухайгаа ярин тэднийг тэрвэрлэх үед гаднаас Скарлеттийн дүү болох Кэрн орж ирээд харцдаг. Энэ үйлдэлээсээ болоод Скарлетт бүр ичээд орон дотроос оч босч чаддаггүй. Ред Батлер орж ирээд бушуухан орноосоо бос. Чи Бонныг бусдын царайг яаж хар гэв? Энэ даашинзыг өмсөд нүрээ тотхон будаарай. Яг одоо тэр Ашлигийнхаа төрсөн өдөрт яваа гэж хэлнэ. Гэрийнх нь гадаа очиод Ред Батлер чи ганцаараа ор. Энэ балгаа өөрөө цэвэрлээ гин. Скарлеттыг орж ирсэн Мелани дөхөж очиод алгадаад авах нь гэсэн. Түүнийг ирсэнд үнэхээр их баяртай байна гэд Скарлеттыг бусад хүмүүстэй танилцуулна. Энэ хэцүүхэн үйлчлэгний дараа Скарлетт гэртээ ирэн унтах гэсэн нөхөр нь доор ганцаархнаа виски ууж суун. Скарлетт өөрийгөө иймэрхүү байдалд орсондоо тун дургүй. Ноён Батлер руу нилээн уурлана. Харин Батлер би чамд хайртай болохлээр л дэсэж байна. Гэхдээ үүнээс цааш дэсгүй Скарлетт гэд түүнийг аваад унтлагынхаа өрөөлөө харна. Маргааш өглөөний Скарлетт дуу шуу орчихсон. Нилээн баяр баясгалантай сэрнэ. Өрөөнд нь ноён Батлер орж ирэн өчигдөр шөнө би хэтрүүлчихсэн бололтой онцгүй бүдүүлэг зан гаргасан бол уучлаарай. Би өнөөдөр охиныгоо аваад Лондон явнаа гэж хэлнэ. Охинтойгоо Лондонд очиход охин нь шөнө ганцаархнаа унтаж чадахгүй ээжигээ хайн уйлж ээж рүүгээ явмаар байна. Аваа би ээжигээ санаж байна гин. Аав нь хөөрхий охиндоо хитрхи хайртай юм болохоор тэгьяа миний бяцхан Бонни хойлоо гэрлүүгээ буцъя гин. Бонни гэртээ ирсэн Скарлетт бөөн баяр охиноо нилээн санджсан ноён Батлерыг хараад ч мишээгээд амжина. Харин Батлер хатагтай Скарлетт та юу хийж байв да? Охин маань таныг санаад хүрээд ирлээ гин. Скарлетт өөрийгөө бие давхар болсон тухайгаа дуулахад ноён Батлер тоглоом шоглоомоор та миний хүүхдийг гаргах дургүй бидтэй өөр хүний хүүхэд биш үз гэсэн Скарлетт уурандаа зохих гэж байгаад санамсаргүй шатны уруу өнгөрөөд унцдаг. Үүнээс болоод Скарлетт хөвлөд хүүхдээ алдах бөгөөд хитрхи их халуурсандаа Ред Батлер ил дуудаад байдаг. Харин Батлер өөрийнхөө эхнэр хүүхдийг тийм байдалд оруулсандаа маш их харамсан. Эхнэр маань үхээгүй бидтэй. Одоо намайг Скарлетт хайрлахгүй бахта намайг маш их үзэн ядаж байгаа бахта гэхэд Мелани түүнийг харагдана. Скарлетт чамд үнэхээр их хайртай. Өөрөө ч түүнийгээ мэдэхгүй байгаа. Чи түүнээс дахиад нэг боломж гуйгаад үзье гэж тайвшруулна. Хэд хоногийн дараа Скарлеттийн бие овоод эрдэнэ. Харин ноён Батлер түүн дээр очиж уулзсан. Хоёулаа амьдралаа дахиад эхнээс нь эхэлье гэхэд Скарлетт дургуутсахгүй нилээн жуумалзна. Тэр хоёр ойр зүрийн зүйл ярьж байх үед Бонни ирэн аава та намайг харж байгаарэ. Би үнэхээр мундаг морь ундаг болчихсон шүү гин. Харин ээж нь түүнийг болиулаач. Огныгоо болиул яг л миний аав шиг юмаа гэснэ. Гинт аавыгаа яаж өөд босныг санан Бонныг болиулах гэсэн боловч хитрхи оройтон Бонни морноосоо унж мөн л хүзүүгээ хуглан нас бардаг. Ийм аимшигтай зүйлийг хэн давж туулж тэсэж гарах вдэ үнэхээр бэрх. Хатагтай Мелани тэднийд ирэхэд маами угтаж аван ноён Батлер болон хатагтай Скарлетт нар үнэхээр аимшигтай ширүүн маргалцсан. Би рүүгээ хүн сонсохоос ч амар хатуу өгнүүдийг чулууцсан ноён Батлерыг охиныгоо алцглаа гэж Скарлетт хэлсэн. Харин Батлер би алаагүй гээд охиныгоо тэрч аваад өрөөндөө ороод 2 өдөр дотроосоо түгжээд гарч ирсэнгүй. Охиндоо ийм хайртай эцгийг би анх удаа харж байна. Ноён Батлер таны л үгэнд орох бах та тэднийг гаргаад ирээч гэж гуйна. Мелани за би хийж чадах зүйлээ харьяа гэд тэдний өрөөнд орон гарч ирэхдээ би энэ муудан ухаан алдаж унахдаа намайг гэрт минь хүргээд өгөөч гэж гуйна. Угаас би муутай Мелани дахиж хүүхэд гаргаж болохгүйг мэдсээр байжж дахин оролцоор байгаад би энэ мууцсан нь энэ. Имж гарч ирэн гэр бүл найз нөхөдд нь салах ёс хийцгээг гин Скарлетт Меланитай уулзсан Мелани түнд
Өөрийн хүү болон нөхрөө даатхан сайн харж хандахыг Скарлеттаас аминчлан гуйна. Скарлетт түүнд санаа зовлтгүй би тэднийг асрах болно гэд гарна. Ашлиг ямар ч бэлтгэлгүй тэнэг хүүхэд шиг сууж байгааг харсан Скарлетт шууд л түүнийг тэрж аван уйлна. Үүнийг нь харсан ноён Ред Батлер шууд л гараад явна. Ашли би ихнэргүүгээрээ амьдрч чадахгүй. Би түүнд маш их хайртай гэж уйлна. Харин Скарлетт чи түүнд үнэхээр хайртай гэж үү? Үнэхээр хайртай байсан гэж үү? Би тэгвэл хинт хайртай юм бэ? Би Рэдэд хайртай юм байна. Би Рэд Батлерт хайртай юм байна гэд Рэдийг хайж эхлэн гэртээ очино. Рэдэд өөрийгөө үнэхээр их хайртай юм байна. Энэ олон жилийн турш би эндүүрч явж би төөрөлдсөн байна. Би Ашлид биш. Би чамд хайртай юм байна. Чи миний жинхэнэ хайр гуйж байна Рэд Батлер. Миний хажууд байл та. Би чамгүйгээр хайжхаа мэдгүй байна гэсэн Рэд. Үгүй дээ Скарлетт чи хитрхи оройтсан байна. Тэгэж их хайрлаад байсан Ашлигийнхаа эхнэрээс та хоёр адис авсан шүү дээ. Одоо та хоёрт ямар ч асуудал байхгүй. Сайн сайхныг хүссэн Скарлетт оохораа гэд түүнийг орхиод явна. Скарлетт түүний хойноос хэсэг уйлж байснаа. За энэ талаар өнөөдөр ботгоо болий. Маргааш бодъё гэд шатан дээрээ жоохон гутарчихсан хүн дахиад л уйлна. Тэгснээ би энэ байдлаараа ингэж байж иж болохгүй. Би ирж хүчээ олох хэрэгтэй. Би бол Тарагийн охин. Таралууга буцах хэрэгтэй. Би Тараагаасаа хүчээ аваад тэгээд дараажийнхаа ажлыг төлөвлөё гэж хэлж байгаагаар манай кино маань дуусаж байгаа юм. Өөрийнхөө хүссэн зүйлийг ямар ч хамаагүй үн цэнээр авч байгаа Скарлетт О'Хара гэх эмэгтэйгийн тухай та бүхэнд ярьж өглөө. Тэгээд кино маань таалагдсан бол та нар лайк болон subscribe битгий мартаарай. Луна нь хүүхэд байхдаа дүү охинтойгоо үзэж байсан Gone with the Wind киногоо та нарт бүр зорж ярьж өгсөндөө маш их баяртай байна. Тэгээд энэ киноны сэтгэгдлийг та нар коммент дээр үлдээгээрэй. Дараа уулзцгаая. Түр баяртай.